За сайн уу манайхаа өнөөдөр бүгдээрээ New Jeans хамтлагийн шинээр цацагдсан лайвын талаар ярилцуулна. За яг энэ сэдвээр бичлэг хийгээрэй гэж маш олон хүмүүс миний Instagram чат болон YouTube-ийн комментоор бичсэн байсан. Тэгээ саналыг хүлээж аваад өнөөдрийн бичлэг хийж байгаа шүү. Min хийж юм болон Hype Entertainment-ийн хоорондын үдэлцээнийг бол яг сайн мэдчихэе. Тэрээ мэдгүй байх юм бол би 4 сарын өмнө энэ YouTube сувг дээр одын reel гэж цуврал бичлэгийнхаа 1 дахь дугаар болон 2 дахь дугаар дээр хоёулын дээр New Jeans хамтлагийн талаар бол ярьсан байгаа. Тэр бичлэг үзээг бол яг задаргаатаар нь сайн үзээрэй. За ингээд ярианда орцгаая. Өнгөрсөн 3 өдөр буюу 9 сарын 11-нд New Jeans хамтлагийнхан өөрсдийнх нь 7.6 сая subscribersтай одоо New Jeans-ийн YouTube сувгасаа гадна өөр нэг шинэ хаяг нээж агаад за бараг л нэг 26 минутын нэг бичлэг live хийсэн. Лайвыг бол би дунд тусал нь бол үзсэн байгаа. Анзаарах юм бол 5 гишүүн маань тавуулаа англи хэлээр болон солонгосоор хольж ярьж байгаа. Дэлхийд алдартай хамтлаг учраас олон улсын фэнүүдтэй зориулж англиар бол ярьсан байх гэж би бодож байна. Ингээд лайвыг ингээд анзаарах юм бол энэ 5 нэлээд бэлтцсэн үгээ бас цэгнэж юу хэлэхгүйгээ тэгээ өгүүлбэрээ нэлээд бэлтцсэн байсан юм шиг надад анзаарчихсан. Яг бол энэ маш чухал мэдээлэл гаргаж байгаа учраас бас хариуцлагатай байх хэрэгтэй. Яг бол үгийн алдаа ерөөсөй гарч болохгүй учраас энэ тал дээр бол нэлээд анхаарсан бол надад анзаарчихсан. Энэхүү лайвыг New Jeans хамтлагийн хамгийн балчир гишүүн болох Хийн эхлүүлсэн байгаа. Хийн хэлэхдээ одоо фэнүүдээс уучлалт гуйж байна. Тэгээ зарим хүмүүс гайхаж магадгүй энэ одоо нууж хаахгүйгээр одоо болж байгаа үнэн бодит процессуудыг ярих болно гэдэг одоо ерөнхийдөө бол нэлээд юм ярьсан. 5 гишүүн тавуулаа өөрийнхөө одоо өнцгөөс болсон үйл явдлуудыг бас өөрийнхөө үзэл бодлоо ч гэсэн бас хуваалцсан байгаа. Яг юу болсныг та нартай ярий. Тэгээд New Jeans хамтлагийн Вьетнам гишүүн болох Хани ингэж хэлсэн байна. Саяхан одоо Hype Entertainment-ийн 4 давхарт нь өсчин одоо мейкапын юм салон байт юм л да. Бүгдийг бэлддэг гэсэн үг байхгүй юу? Яг тийм ингээл одоо коридор хэсэгт ингээд явж байсан чинь нэг хамтлаг гарч ирсэн гэж байгаа. За тэр хамтлагийн нэрийг бол ерөөсөө дуртаагүй. Менежертэйгээ явж байхдаа мэдлсэн гинэ Хани. Анаасаа яг л одоо бүгдээ хоорондоо маш гоё соёлтойгоор харьцаж исэн чинь хажуунаас нь тэр менежер нь Ханыг харчунгата наатаха бити тоо үл тоо бити харьц тэ баг тийчсэн гэж байгаа байхгүй. Юу нэг муухай санагдсан бэхээр зөрөөд өнгөрсний дараа бол хэлээгүй. Яг өөдөөс нь мэдлж хахад хажуунаас нь тэр менежер нь юусе Ханыг хүндлэхгүйгээр шууд хэлсэн гэж. Үйл явдлаас болж одоо яг тэр менежерийг бол хүмүүс бол нэлээд дайралт өгч чад ямар тэнэг менежер вэ? Яхаараа ингэдгийг нэг тэ дутуугийн комплекстэй ямар сонин менежер вэ? Нэр тэрийг ажиллаа салмалч гэдэг юм тэ. Фэнүүд нь бол ерөөдөө тэр менежерийг бол нэлээд их дайралт өгж байгаа. За тийм үйл явдал болсон гэж байна. За энэ яг үйл явдлыг болохоор Ханы шин захирал дээр очиж хэлсэн юм байл да. Одоо намайг инглээ, би ингээд хэлсэн чинь тэр захирал нь юусоо тоосон шинжгүй. Чамд ямар нотлого байгаа? Яг тэгсэн юм. Яг тийм үйл явдал болсон гэж юу? Ханы яг үнэнгээ хэлээд тахт нь нөгөө захирал нь худлаа яриад байна гэж байгаа юм шиг чамд ямар ч нотлого байхгүй. Тэгээд нэгэнд өнгөрцөн юм шин. Уг нь бол штэ яг артистийн халт байх хэрэгтэй байхгүй юу? Өмгөөлж хамгаалах хэрэгтэй байтал зүгээр ингээд тоохгүй орчихсон гэж байна. За тэгээ энэ үйл явдлыг болохоор ингээд хамтлагийн охтууд бол мэдсэн. Эн чинь бол зөвхөн нэг жишээ. Нийтэд нь болохоор яг Hype Entertainment-ийн New Jeans-ийнхэнтэй хүндий үл тоосон хайхрахгүй байгаа маш их мэдрэгддэг. Тааштай ингээд ажил хийхэд бол хэцүү байна. Бидрийг ингэж минжи хэлэхдээ өгсөн бэхээр 9 сарын 25-ны дотор энэ хамтлагийг гаргаж ирсэн. Бидний захирал болох Min хийж энийг буцаад авчираа. Бид нэр одоо тэр хүний удирдлаганд ажиллана. Тэгээ 9 сарын 25-ны дотор одоо бидний хүсэлтийг хүлээж аваарай гэж ерөнхийдөө ингээд сүрдүүлэх маягтай одоо хугацаа бол заасан байгаа байхгүй. Би энийг сонсчоод юу гэж бодсон бэ гэхээр ер нь л шийдсэн л байгаа юм. Маш их тэсгэл алдаад та нар бодлоо New Jeans охтын хамтлаг маань насны хувьд гэх юм бол нэг 16-аас 20 насны охтууд тий эдгээр чим дөнгөж тэ өсвөр насны уучраач мэдгүй юм жоохон охтуудад Hype Entertainment team том бийж үл тоож байгаа тэр мэдрэмж нь энэ 5 охинд бол маш хүн туссан байгаа байхгүй. Тэгээд ядж хахад энэ хамтлагийг гаргаж ирж исэн. За бараг л ээж нь гэж нэрлэгддэг Adore Label-ийн гүйцэтгэгдэл захирал байсан Асан Min хийж энийг 8 сар цай ажлаас нагалцсан. Тэгээ шинэ захиралтай болцсон. Тэгээд тэр захирал нь ерөөсөө тоохгүй байгаа учраас энэ 5 охин бол зүгээр ерөнхийдөө ингээл хаягдчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэр хэдүүлээ зүгээр бодоод үзээ. Хэрвээ ингээд 9 сарын 25 өнгөрөд 26 болчих юм бол энэ арга хэмжээ авахгүй Min хийж энийг буцааж авчрахгүй байх юм бол New Jeans охтын хамтлаг бараг хамтлаг тарыг дээ Hype-аас гарыг гэж магадгүй би зүгээр тэгж таамаглаж байна. Тэгээд Даниэл болохоор юу гэж хэлсэн бэхээр бид нар хүсэл мөрөөдлийн төлөө маш их шаргуу ажилласан, маш их хөдөлмөрлөлтгөө. Бид яг юу буруу хийсэн юм бэ? Нүдэн цэлгэнж байгаа юм шиг тийм маш их юм гомдонгуу хэлсэн. Даниэлийн энэ хэлж байгаа үгэн дээр бид нар бүгд бодож үзье.
Энийг хэлж гинэ гэдэг чинь та нар боддоо. Нэрэл яг юу буруу хийсэн бэ дээ? New Jeans охидын хамтлаг. Тавлаа ямар нэг асуудал гаргаагүй. Зөвхөн удирдлагуудын хоорондох үл ойлголцлоос боож энэ 5 охин охироод байгаа охин зөвхөн Солонгостой биш дэлхийд алдартай энэ хамтлагийн хил аманд ороод ийм асуудал одоо сенсац болоод ирэхээр чинь энэ хамтлагийн нэр хүндэд бас сөргөөр багч гэсэн нөлөөлж л байгаа. Шинэ уран бүтээл цацагдахгүй ингээ удаан байгаад ахаар чинь мэдээж цаг хугацаа яг энэ K-pop idol K-pop хамтлаг ямар их чухал байдаг вэ те comeback хийх ямар чухал байдаг вэ. Гэвтэл одоо comeback хийж чадахгүй ингээл яваад байгаа байхгүй. Яг өөрсдөө чиглүүлж явах удирдлага нь байхгүй байгаа учраас маш их ганцаардж байгаа юм шиг надад мэдрэмж. Ерөөдөө энэ лайв үзчихэд бол надад тийм мэдрэмж төрсөн. Энэ бол үнэн гэж би бодож байгаа байхгүй. Яг тэр Hype Entertainment-ийн бусад хамтлаг дээрээ илүү төвлөрөөд New Jeans-ийг бол хайчиж байгаа байхгүй. Та LE SSERAFIM-ыг хардаа сүүлд Crazy гэдэг дугаарлаа. Өчигдөр VMA дээр Америкийн маш том awards дээр очиж дууллаа. Бүр шагнал авсан байна. Гэтэл New Jeans хаа байна? Hype-ийн LE SSERAFIM дээр илүү их анхаарал тавьсан шиг надад санагдаад байгаа. Сүүлд Coachella Festival дээр бүр дуулсан. Илүү care хийгээд байгаа юм шиг надад бол санагдаад байгаа. Арай л шудраг бус байгаа байхгүй. New Jeans хамтлагийн би бүх дуунууд нь дуртай. Би өөрөө фэн нь. Гэтэл ингээд хамтлаг итгэвтэй байж чадахгүй, яах гаж мэдэхгүй ингээд 5 охиныг тавуулан ийм хэцүү байдалд оруулчихад байгаа юм. Хэцүү санагдаад байна. За дараагийнх нь болохоор хааны ингэж хийсэн байл да. Бид нар ингээд сохроор Hype Entertainment-ийн тушаал бүрийг ингээд цаашдаа бол дагмааргүй байна. За тэгээ бидний ажилд ингээд маш их нөлөөлж байгаа учраас одоо бид байгаасаа илүү хүртэх хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Хамгийн жоохон нь буюу хийн ингэж хэлсэн байна л да. Бид нар одоо яг энэ асуудлаар өөрсдийнхөө үзэл бодлыг удирдлагуудаа хэлсэн. Уулзалтууд бол нэлээд хийсэн. Гэтэл тэд нар бол бидний ерөөс огт сонсохгүй байсан. Бүр болохоо байгаад энэ лайвыг бол өөрсдийнхөө үзэл бодлыг тэд нар удирдлагууд маань бас мэдээсэй гэдэг үүднээс энэ лайвыг хийж байгаамаа гэд хэлсэн. Бид нар дебют хийхээс өмнө бүх л цаг үед дандаа Минх Хэйжинтэй хамт байдаг байсан. Минх Хэйжин рүү бидний захирал руу та нар бас битээ дайраарай өмөрч бас хэлсэн. Та нарт бас нэг баримт хэлье. 2023 онд New Jeans хамтлагийн Hype Entertainment-д 100 тэрбум вон буюу 73 сая $. Ашгийг авчирсан юм байна. 2023 онд шүү дээ, 1 жилийн хугацаанд. Энэ хамтлаг Hype-д ингэж их орлогыг авчирч ашиг орлого авчираад байгаа хэрнээ энэ асуудал ингээд одоо стилтэй ингээд үргэлжлээд байгаад бол тэгэхээр харамсалтай байна. Тэгээд энэхүү яг 26 минутын лайв дуусны дараа Hype компани хувьцааны хан шууд 6.2%-аар шууд буурсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаашдаа булан буурах магадлалаас өндөр байгаа. За би бараг жилийн өмнө нөлөөдөө яг New Jeans хамтлагийн талаар бас судалгаа хийж хахад нэг зүйлийг бас мэдэж авсан байхгүй юу. Нэг бичлэг үзсэн чинь Минх Хэйжин өөрөө ингэж ярьж байгаа. Би ингээд 5 охиныгоо бол ерөөсөө жингээ байр, хоолны дэглэн байр маяг гэж хатуу дэглэн ерөөсөө байрдаггүй. Яг өөрсдөр нь яг хүссэн юм нийтүүлдэг. Яг бол энэ 5 охин маань яг өсөлтийн насан дээр явж байгаа учраас би энэ дээр маш их анхаарч ерөөсөө хоолны дэглэн бол бариулдаггүй гэж хэлжсэн. Тэгээ би яг тэр үгийг сонсчод вау ямар гоё те яг ээж шиг нь тэр 5 охинд тэгээ хичнээн ингээд энэ ч бол мэдээж маш том ажил шүү дээ төсөл. Тэгээ ийм байгаа хэрнээ тэдэртэй ингэж ажилтан хэлбэрээр биш яг ээж шиг нь хандж байгаа тэр Минх Хэйжиний тэр хэлсүүг надад бас аюу гой санагдчихсан. Яг тэр бичлэгийг үзчихэл за Минх Хэйжин юм 5 охинд бол тэгэхээр санаа тавьдаг юм байна. Яг ээж шиг байдаг юм байна гэдгийг би яг тэр үед мэдчихсэн байхгүй. За би сая яагаад энэ хоолтын талаар ярьсан бэ гэхээр нэг бичлэг TikTok-оор бүр нэлээд viral болоод байгаа юм лээ. IVE хамтлагийн Wonyoung-ийн төсөөдөр болсон шүү дээ. Төсөөдрийн тоортоо идэггээд яг амсгасан чи яг тэндээс нэг хүн камерын цаанаас нэг хүн хөөе одоо болил гэсэн юм шиг идэж болохгүй шүү гэсэн юм яасан. Тэгснэ ингээ Wonyoung-ийн царай шууд хувс хийгээл нэг сонирм болоод идмээр идэг тэгээ идэж чадахгүй зүгээр л идүүлнэ зү тэр хүний төсөөдөр шүү дээ тий. Тэгэхээр энэ зүгээр ингээ бичлэгэн дээр тэгж идүүлэхгүй юм чинь бичлэгийн цаана яаж тэр хоолтон дээр нь маш их нарийн чанд ордог бол тий. Аж боодог бол тий. Тэрийг ингээ ботхоор бүр K-pop idol, K-pop хамтлагийн гишүүн байна гэдэг бас нэг амар тийм золиос юм шиг тий. Бүүн дарамт юм шиг. Хэрэг хэцүү шүү тий. Минх Хэйжин чинь өөрөө авиас бэлэн ундарсан хүн байхгүй. Тэгээд SM Entertainment-д өмнө байдаг байх та маш олон хамтлагуудын одоо альбом, дуу, одоо бүх зүйлс одоо концепт дээр нь ажилладаг байсан. Тэрний нэг туршлаган дээр үндэслээд Hype Entertainment-ийн охин компани болох Adore Label-д гүйцэтгэх зэрэглэлээр ажиллаад тэгээд гаргаж байгаа тэр зүгээр ингээ явж байгаа сайжирдаг хамтлагууд бас байдаг. Харин New Jeans хамтлагийн болохоор анх дебют хийсэн цагаас ахуулаад зүгээр шууд бүүм басан байхгүй. Тэгээд сая хааныгийн хэлсэн ингээ жишээ байгаа шүү дээ ингээ надаа ингээ мэдлээгүй наад зүгээр орхим гэсэн тийм жишээг ярьж дээ. Чин болохоор олон нийтийн сүлжээгээр шууд хэлж байгаа нэг жишээ. Үүнээс гадна цаана ингээ нуугдж байгаа өөр ямар бодит жишээнүүд бас болсон болоо тий. Хүмүүст хэлж болохгүй.
Тэгээ утгаар бас ингээд төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Зүгээр миний ганц хүсэж байгаа зүйл бол зөв ми хээжин буцаж ирээд энэ хамтыг цааш нь үргэлжлүүлээд энэ охтын ирээдүй гэрэлтэй байгаасай л гэж хүсэж байна. Хүч тэгээд бүр хамгийн амар нь заяа энэ New Jeans-ийн YouTube суваг дээр 2 шинэ бичлэг орсон байл яг. За нэг нь болохоор өчигдөр орсон байна. За 6 цагийн өмнө одоогийн байдлаар 97 мянган хүн үзсэн влог оруулсан байгаа байхгүй юу. Юу ч болоогүй юм шиг те. За мэдээж бол энэ хаягийг бол Hype Entertainment-ийн л хариуцж байгаа шүү дээ. Instagram дээр ч гэсэн тэгээ бас юу ч болоогүй юм шиг зураг мураг оруулаад илээ. Бас их сони юм. За тэгээ би New Jeans-ийн Instagram хаяг руу орсон байхгүй юу. Пост зураг бичлэгүүдийн доор нь болохоор маш олон фэнүүд нь тэгээ та нарын тал зогсноо. Тэгээ та нар мань гой хүчтэй байгаарай гэсэн тийм гой гой эерэг комментууд бас байсан. За нөгөө талаараа бас сөрөг комментууд бас байсан. New Jeans-ийн одоо ийм жоох юм бийжиж одоо ах цах юусоо байхгүй удирдлага болсон хүмүүс рүү энэ том компани руу ингээд гай хүмүүжүүлэх юм аа ч гэдэм эсвэл хитрхи нөгөө алдартай болсон ингээд бие тооц юм аа гэсэн тийм тал бас байсан. Хүмүүсийн байр суурь бол ерөөс хоёр талд багтчаад байгаа юм байна лээ. Үүнээс гадна би яг энэ бичлэг хийхээс өмнө надад сайн 2-3 мессеж ирлээ. Hype Entertainment-ийн доор ч бас энэ Hype хамтлаг бас байдэн штэ. Бас асуудалд орж байгаа гэсэн тийм 2-3 хүн над руу бас чат битсэн. Тэр энэ үнэн үү? Тэгээ ямар асуудалд орсныг бас дэлгэрэнгүй бичээрэй. Ягдвал би дөнгөс энэ бичлэг бичгээс өмнө яг тийм 2-3 чат орж ирсэн л дээ. Тэгэхээр яг би сайн судалж үзээгүй байна. Яг одоо та нарыг үзэж байгаа энэ бичлэг лайк нь 3000 лайк хүрэх юм бол би шууд энэ Hype хамтлагаар бичлэг хийх болноо. Тэгээд энэ бичлэг маань 3000 лайк хүрэх болтугай. За тэгээд бүгдээрээ чадвал энэ Hype бичлэгээр уулзцгаая. Баяр та манайхаа. Not only the person that produces our music, but someone who makes New Jeans who we are. She discusses even the smallest details with us and explains them in ways that we can understand clearly.